280 литр айрыг бүлгэж чадaltaй машин. Мөнхийн хөдөлгөөр. Тэгвэл хүний хөдөлмөрийг хөнгөвчлөдөг робот шал цэвэрлэгч. Тарих амраагч. За өөр ямар бүтээлүүд байлаа? Гэх мэтлэн бүтээлүүдийг та бүхэн манай нэвтрүүлгээс үзсэн. Тэгвэл өнөөдөр биднийг юу хүлээж байгааг залуу зохион бүтээгч нэвтрүүлгээс харцгаая. Тэгвэл өгөлдрөө. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. Өнөөдрийн нэвтрүүлгээс эхлээд эсхий хийж эхэлнэ. Тэгээ хийхдээ манай зохион бүтээгчдийн бүтээлээр хийх болно. Хонгор заяаг тайзнаа өрөө. Хэрвээ би ингээд энэ тэмцээнд ороод тэргүүн байрын чи байг гэхэд ядаж шилдэг 5 дны үлдчихлээ гэж тууд мөш шүтээсийн мэдээлэл технологийн сургуульд 4 жил үнэлэлт группээр сурна гэсэн. Тэгэд бас дээрэс нь тэр мөнгө төргөнд очих хол шамын голны суралцах хэрэг нэг чухал байгаа. Тэрний орохын төлөө баг энэ сүлд орсон гэж хэлж болно доо. Өөрхийн хоббигоо ч хөгжүүлэх гэж орсон. Эсхий хийх машин гэж байна шүү дээ. Эсхий хийдэг машин байдаг шүү дээ. Тэр машинууд болохоор яг гадаадаас орж исэн хитрхи их өртгөөр бүтдэг. Бас хитрхи их тог иддэг ч юм уу. Тийм байдаг байхгүй. Тэгээд манай өгдөгийн малчид хотайлууд авахд аягүй хүндрэлтэй байдаг. Тэглээч тэрнээс гарсан эсхинүүд нь аягүй ингээд суларсан. Тэгээд дундаа ингээд өснөөстэй ингээд саамаа хүртэл явж идэг байхгүй. Тэгээд энэ эсхий маань болохоор яг Монгол ухаанаар бүтсэн жиг Монгол эсхий бидрүүл хийж байгаа. Та нар өөрсдөө эсхий хийж үзнэ үү? Өөрсдөө эсхий хийж байхад амар хүндрэлтэй байдаг байхгүй. Амар олон хүмүүс чинь ингээд нийлээл нөгөө эсгийн дээр ингээ юугаа ноосуудаа тарааж тавиад тэгээ дээрэс нь услаад тэгээд нөгөө дамбарнд ороож жагаад тэгээл нөгөө 2 морьтой хүн чи өдөр шөнөгүй дахиад ирчин тий амар хэцүү байхгүй. Дамбар ороохоос өмнө бас нэг үйл явдал болдог. Зулж байгаа л давсаа цэцэж байгаа л тойрч сууж байгаа л хүүхнүүд нь савдаг шүү. Тий савж байгаа тий амар хүндрэлтэй байдаг байхгүй. Чи зугаат ажил юм шүү. Үгүй аа муухай ш. Тий чи бид нар яг ингэж байгаа байхгүй. Хотынхал гэхээр л нэг ганц тавчлууд араал бүх юм болчихно. Харин хөдөөнийхэн хэл нэг чөрөөс юм яваад байгаа байхгүй. Хамаг юм өөртөө хин хөөгийн хамт чи малаа хариулна яаны нэг бүтэндээ ажиллаа ш. Хажуугаараас бид нар эсхийг нь ядаж тэр их юм чинь хөнгөвчлөхөд нэг цаг 30 минутаас 2 цагийн хооронд хийдэг машиныг бүтээсэн байгаа. Энэ хийсэн машин ажилд юм уу? Ажилдаг. 220 вольт хүчлээр ажилдаг. 1 минутанд 1590 хүчин чадалтай. Ингээ хотел дундаа ч юм нэгийг аваад, эсгийн машиг аваад тэг хийвэл эдийн засгийн бас их үүсгэр болж чадна. Зураг зураад дууссан бол 3 минутын хугацааг нь эхлүүлээд тэгээд бүтээлийн танилцуулах уу. За тэгье. Одоо эсгийг хийхдээ бол яг бэлтцэн тэр юун дээрээ ноосоо ингэж тараас тавиад одоо энд нь орооно гэсэн үг байхгүй юу? Энэ болохоор газрын үүрэг гүйцэтгэх нь. Тэгээд энэ хоёр маань ингээд ороогдож явах тус одоо энэ болохоор дараанк нь яг нөгөө эсгийн дээр чинь юу яадаг штэ. Ус төрхтөн штэ. Нөгөө давстай ус. Тэгээ тэр нөгөө юу дотроо бөөгнөх гарын гадагшилж явах юунаас энэ дараанкнуудыг зайтай дараанк хийсэн. Тэгээд энэ дараанк энэ голоороо дамартайгаа холбогдож байгаа. Тэгээд дамар нь энэ дамартайгаа холбогдно. Ягаад энтлээс холбосон гэхээр энэ чинь нөгөө эсгийн энэ чинь маш их хүчээр маш их хурдан явдал илрүүлэх болохоор энэ чинь ийш тийшээ савлах ч юм уу. За тэгээд энэ ремэнээрээ холбогдоод тэгээд ремэн мотортойгоо холбогдоод тэгээд энэ мотор нь бол минутанд яг одоо 1500 хэрэглээ гэж бодоход энэ болохоор яг энэний радиусыг энд хуваас нь дахин бага ярих ёстой юм шиг. Тэгэхээр чи энийг гэсэндээ яг нэг бид нар өөрсдөө бас хийж үтсэн нэг 30 минутаас яг нэг 2 цагийн хооронд яг болдго юм билээ. Тэгээ гарч ихтэй бас айгүй гоё яг нөгөө хөтлөө мороор чирсэн юм шиг тийм айгүй гоё эсгийг гарч ирдэг юм лээ. Яаж мороор чирээд яаж унгас савж яаж зулдаг гинэ. Тэр нэг процессыг тайлбарлаач. Би өөрөө мэдэхгүй болохоор. Би тэр яг өөрөө нөгөө амар сайн мэддэг. Зүгээр яг жоохон бага багтаа л харж ирсэн л та. Ингээл яг ингээ ноосоо ингээл хитүү хүүхний тойрч суугаал ингээ саваал тий. Тэгснийхаа дараа ноосоо нөгөө ингээ дэгнүүлээд яг ингээ жиг тавьдсан байлаа шүү дээ. За. Тий. Тэгээд дээрээс нөгөө давстай усаа асгаад нөгөө зунгаарлуулаад тэгээд яг дарамд ингээд ороож жагаад тэгээд нөгөө хоёр уцаас бэлээд хоёр морьтой хүн яг ингээд чирээд ингээд яг тэгшин тал мал ингээл гүйчтэйгээ морин ингээд дахиад гүйчдэг. Тэгээд тэд чинь маш их юу засчулж байгаа. Тэгээд орой л нэг баг орж ирдэг шин. Хөөх тийм. Тэгэл ганцхан туурганы хэсгийг орой өсцөө орж. Орой орж ирээ юу ийхүү? Би тэрийг яаж хийдэг. Тэгэл баг өдөртөө ингээд нэг хэсгийг хийж хамаг цаг заваа орсон хүмүүс ч одоо маргааш та дахиад нөгөө ажлуудаа хойшлуулаад хийн шин. Тэр чи бид нар цаг алдчихин тий. Цаг алдна. Энэ бол одоо нэг 350 мянгаар энэ худалдаа тавчлаа гэж тохиод хэдийн эсгийг хийгээл дараа нь эргүүлээл ашиг нөхчин гэсэн. Өртгөө нөхчин. За эсгийн хэдийг зардаг юм бол? Эсгийн хараа яг нэг туурны эсгэнд болохоор 15 кг ноос ордог гэсэн. 1 кг ноосыг одоо дунджаар 200 төгрөгөөр ботход одоо нэг туурны эсгийг энэ машинаар хийвэл 3000 төгрөгөөр бүтнэ. Харин зарахтаа болохоор нэг туурны эсгийг бүр хамгийн муудаа гэхэд 45000-аас 75000. Хэдэн үе ашигтай бизнес хийж байгаа ч. Тэгж харин хийдэг байхгүй. Тэгэхээр бас айгу цааш хэрэгжигч боломжтой мөн хөдөөнийхөө ард түмдээ санц гоё санаагаа гэж бодож байгаа.
За баярлалаа. За. Яг хаана одоо эхний юун ингээд суурлуулсан ашиглаж байгаа? Төв аймгийн Сүмбэр сумд, Батсүмбэр сумд хийцэн байгаа. Яг энийг хэн хийсэн? Энийг би нөгөө хамаатныхаа өвөөтэй нийлээд тэр хамаатны өвөөх нь хүүхэд нь одоо манай багш байхгүй юу? Тэгээд яг хоорондоо холбогдсон. Тэгээд багштайгаа техникийн зөвлөгөө аваад тэр өвөө ч гэсэн айгу хүнд хичүү байдаг гэдгийг мэдээд тэгээд бид нар ингээд нийлээд хийсэн байгаа. Цаана бол хийх бол бүүн ирч хүч бол бүтэндээ байгаа. Ирч хүч илүү их байгаа. Тий их байгаа. Миний хувьд бол ер нь энийг яг монгол хүний хийсэн бүтээлийг сурталчлах гэдгээр нь би бас энийг цааш нь Эсхийг угаасаа дэлхийд одоо Монголын нэрийг гаргадаг бас том брэнд гэхгүй юу? Тийм болохоор эсхийг бас дэмжих хэрэгтэй. тэгээд дэмжиж байна. Нэг дэмжигдлээ. Хоёр шүүгч харин юу гэхийг би мэдэхгүй байна. Урт нь одоо хэдэн метрийн өргөнтэй. Тэр яг нөгөө нэг туурны эсхийний хэмжээтэй л авах байж тугаасаа яг тийм. Энэ одоо хийсэн машин механизм чинь нийтдээ одоо хэдэн килограмм жинтэй болж байна. Чи энэ бол мэдсэн үү? нэг өргөж үзэг болохоо сайн мэдэхгүй юм байна. Гэтэ бас бусад юуг бодвол бас хайцсангуу тог бага иддэг тэгээд хямдхан ч гэсэн болохоор бас. За миний дүү одоо ийм үйлдвэрүүд бүр хүнд зохиогоод хийсэн байгаа. Тэгээд эдний сургуульд ч бас хийсэн байгаа. Хийсэн юмнуудыг давтсан учраас тэгээд энэ дээр татгалзаж байна. За ерөнхий шүүгчээс мөн та хоёрын цаашд хэрэг хувь заяа шилтгаалах болчлоо. Цаашид хэрэгхийг асуух гал байна л да. Эсхийн машин бол зөндөө байна шүү дээ, тийм ээ. Тэгээд наа чи бол эсхийн процедурын хамгийн сүүлийнх нь морож хэрхийг хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо босод юунаас яаж сайжруулах вэ? Тэгэхээр наа чи одоо ийм л байна л да. Зүгээр л эргүүлэх үйл ажиллагаа байгаа ч тийм. Тэгэхээр сайжруулах гэхээр өөр функц бол надад харагдахгүй байна л да. Хамаг яг гард орох материалаар бүтэж байгаа байхгүй юу? Бүгд л гард орох юмар хийчихсэн наа чи. Харахад бол яг нөгөө өөр санаатай болно орж. Ганцхан санаатай байгаа юу? Өөр нэг санаа байсан. Гэтэ айраг бүлэг чи ярьсан юм шүү лээ. Айраг бүлэг чи ярьсан. Чи тэгээд уулын чамд ингээд юм хийх амир юу ирмэлзэл байна л да. Тэгээд чи өөр санаа автах ч юм байгаа шүү дээ. Уг нэг цоглог бас их энерги зөндөө юм ингээл савнаас альчих гээд байгаа юм байна шүү дээ, тий. Уг нь тэр өөрөөсөө жоо хоол байгаа тэр ингэж яхаар одоо гарын доор яг одоо чиний орчин ч гэсэн зөндөө л ажилтнууд байгаа шүү дээ. Түрүүн ч гэсэн нэг охоо одоо нөгөө нэг шил сав хаалан сав угаач гээд орж иж тэрэн шиг зөндөө асуудлууд байгаа. Тэр зүйлөө анхааруул яасан бэ л гэж саналах гэж. Тэг хүн болгонд тэгж яхаар би хөдөөний арт түмнээ мартах хүсэг юм л да. Дандаа нөх хөдөө ошиг яадаг болохоор яг ямар зовлонгуудын би өөр биеэрээ харддаг болохоор. За юмыг яаж чам дахиж орж ирэх боломж олдвол чи өөр санаа байвал бодож жоод ороод ир. Заяа. Зөв энэ санаач бол дэмжих болцаал. Наа чи угаасаа хийцэн тийм учраас яг энийг чи бол дэмжих болцаал. За. Өөр юм гэхээр би надад нэг илдүүрийн индүү санаа болгосон байхгүй юу? Тэгэхдээ одоо ярьчих зүгээр. За илдүүрийн индүү гэд би одоо яг өөр ингээд юм индүүдэхээр ингээд том дэвсгэр даваач юм индүүдэхээр ингээд заавалч ингээд нэг дөрөв нуглаад тэгээд дээрэс нь гурвалжин жижиг юугаар ингээл тавх тайл индүүдэн. Тэгээд дахиж нугалчаал дахиад нөгөө талын индүүдэн. Тэгээд дөрөв талын индүүчиад дахиж том дэлгэж ягаад нөгөө дөрөв нугалсан нуглаас индүүдэн. Амар хэцүү байдаг хөө тэр чи ялангуяа эмэгтэй шít бидэрт маш тулгамс асуудал байдаг. Харин манай индүү болохоор яг илдүүрийн хэмжээтэй Энийгээ сайжруулах чи эндүү болно шүү дээ. Энийгээ сайжруулах мэдв. Энийгээ сайжруулаад чи уур гаргадаг. Тэгээд тэрийг хийвэл амархан байж магадгүй мэдв. Тэгээд энэ тэр чин материал гайгүй орно шүү дээ. Ер нь бол. Илдүүрийн юм. За дүүгэлж наатаа шүү дээ. Чи одоо эндүү болгоод тэгээд том хэмжээтэй юм эндүүдгэнэ шүү дээ. Яг өөрийнхөө сая асуудлаа шийдэж орж ирэн шүү. Дөрөв нугалахгүйгээр эндүү төрнийг ихтэй дэр чинь хүн худлаад авчих хэмжээтэй бас гэрт тавьчих болцоотой байхгүй бол гэрт багтахгүй юм бол хэцүү шүү дээ тийм ээ хамгийн сайн эзэлчтэй. За тэр талаа бодоод билийн юмд ороод заяа. Тэр дагаад заа. Чамайг тэнцүүлчлээ шүү дээ. Илдүүрэн индүү хийгээд аваад тэгээд хүн түлж алддаг юм хийвээ. Гар мар хийнгүүд ингээд аваа явцдаг юм хий. Нэг шин санааг бас дундууraa салдаг гэж хэлэх. Цаагаалч ингээд том юм хүн бас нэгийг аваад тавьчих хэцүү. Дундууraa салдаг очвол бас жижигхэн хувцаа гэсэн эндүүтэд бас илүү хялбар юм болов. Яа ер нь бол тийм тавьчмавч дунд нь бол явж өгөх юм дээ. Тэгээд тэрийг зохицуулаад гэтээ тэрийг бас одоо зөвхөн яг санаа гэдэг төдий болохоор цаашаа хэрэгжүүлэх бас бүгд боломж байгаа ирчүүч байгаа. За бөө ирчүүч. Тэг бөө ирчүүч. За баллаад өгнө. Баллаад өгнө баллаад. Одоо дараагийн шатнд яах вэ? Тэгэл эндүүгээ хийн энийг чатаад бүр боловсронгуй болгож ирэх. За дан эндүүн дээр л ажиллаараа энийг бол хэрэггүй шүү дээ тийм ээ. За тэгээд эндүүн дээр л ажиллая. Яасан гинэ? Тэнцсэн юм уу? Яасан юм шиг байна? Дараагийн шатн гэдэг тэнцсэн юм шиг байна. Яаж ийн одоо? Амар баярлж байна. Сэтгэл ямар вэ? Амар өндөр найзтай баярлаа гэж хэлмээр байна. За найз чинь юу явж чамайг тэнцүүлчлээ шүү дээ. Харин тийглээ. Цаг дууга цагсараа тэнцээ гарч шиг бол. Миний хобби гэвэл бас